маш олон жирэмслээс хамгаалах аргууд байдаг. Арга болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, сайн талтай. Арга болон өөрийн гэсэн бас гаж одоо илүү тийм гаж талтай бас байдаг. Одоо сөрөг талтай байдаг. Бүх одоо талаараа төгс тийм жирэмслээс хамгаалах аргыг олоогүй байна. За тэгээд за амар авах хавсарсан бэлтгэл гэж байгаа. Энэ нөгөө бид нар 28 хоногийн дээр үд байдаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн байж байгаа. Нэг 7 ширхгэн шар өнгөтэй ингээд 21 ийм цагаан өнгөтэй ингээд бэлтгэл байж байгаа. Тэрийг хэлж байгаа. Тэгэхээр тэр 7 ширхэг нь болохоор зэрэг шар өнгөтэй нь болохоор төмрийн бэлтгэл байдаг. 21 ширхэг нь болохоор зэрэг гармоны бэлтгэл байдаг. За тэгээд энэ одоо бэлтгэлийн гол онцлог нь юу гэхээр зэрэг яг өндөр хүчээс гаргаж байгаа өдөр тутам гарах ёстой тэр гармоны хэмжээг одоо амаар уугаад өгчхөөр зэрэг өндөр хүч өөрөө аяндаа дарангуулагдаад би одоо өндгийн хэсгийг ялгаруулах тэр гармоныг биеэсээ өөрөөсөө гаргахыг зогсоочдөг. Тэгээд одоо өндгийн хэсэг ялгарахгүй тэгээд жирэмслээ хамгаалдаг ийм арга байна. За дараагийнх нь болохоор зэрэг амар авах прогестерон гэж байгаа. Энэ болохоор зэрэг дан ганцхан шар биеийн гармаа агуулсан ийм бас нөгөө саяны авсарсан бэлтгэлийг бодвол арай жижигхэн тийм таблет байдаг. За энэ нь бол бас гол онцлог нь гэхээр зэрэг одоо зарим нэг энэ сарын тэмдэг тогтворгүй тийм эмэгтэйчүүд байдаг. Ялангуяа одоо залуу наснд тий хүнтэй суугаагүй өдр байхад тийм тохиолдолд бас их хэрэгжилж сарын тэмдгийг тогтвортой болгох мөн бас жирэмслээс хамгаалах ийм зорилгоор хэрэгэлдэг байна. За тэгээд суулгац буюу наплант гэдгийг хүн болго мэдж байгаа. Энэ болохоор зэрэг саяны энэ прогестерон шар биеийн гормоныг нэлээд удаан хугацаагаар бие цуснд баавгаар шингэж орохоор тохируулад тэгээд тэрийг шууны дотор талтаа суулгаад өчтдөг тийм бэлтгэл байдаг. За гаж нөлөө нь болохоор зэрэг ер нь ихэнх одоо гормоны бэлтгэлүүдийн гаж нөлөө нь юу гэхээр зэрэг хөвчлэн одоо сарын тэмдэг тогтворгүй болох тийм байдаг. Одоо тэр прогестерон дэр бол тогтвортой болгодог тий. Тэр эхний одоо тэр хавсарсан бэлтгэлээр бас сарын тэмдгийг тогтвортой болгодог. Гэтэл зарим одоо гормоны бэлтгэл бол одоо сарын тэмдгийн завсар ялангуяа наплант дээр бол за тариан дээр бол сарын тэмдгийн завсар нь одоо цус үдгэх эсвэл одоо сарын тэмдгийн хэмжээ нь ихсэх эсвэл одоо хугацаа нь уртсах ч юм уу тий. Ийм шинж тэмдгүүд гардаг байна. За тэгээд ер нь бол гормоны бэлтгэлийн нэг онцлог нь бол их үр дүн сайтай байдаг. Одоо гормоны бэлтгэл ууж агаад жирэмсэн болчлоо гэж тийм тохиолдол бол баг гардаг байна. За тэгээд гормоны бэлтгэлийг ер нь одоо ямар ч гормоны төрлийн бэлтгэлийг одоо ууж хахад ямар гаж нөлөө гардаг вэ гэхээр зэрэг тэр цус одоо менструацнаас гадна хөх хатуурах. За тэгээд зарим тохиолдолд одоо тархалах, сэтгэл гутрах гэж байгаа ямар нэг юмд одоо санаа зовхон ихсэх тийм ээ. За ялангуяа дотор мохорж бөөлжих. За тэгээд умаа хозуу болон хөхний хавдрын эрсдэл нэмэгдэх. Одоо яс сэргэж ийм одоо гаж нөлөөлнүүд гардаг. Тэгэхээр зэрэг би энийг илүү сөрөг талаас нь тайлбарлаад хэлж ин та бүхэнд ер нь сарын одоо жирэмслээс хамгаалах аргуудыг сонгож авахдаа ямар аргыг илүү хэрэглүүл үр дүнтэй байх нь надад таарах нь гэдэг талаас энэ сөрөг талыг бас илүү хараарай гэж та бүхэн тайлбарлаж хэлж байгаа. Тэрнээс биш эднэр бол одоо дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөд хэрэгжилж байгаа ийм юмнууд байж байгаа. За тэгээд би ер нь бол хаа явсан газараа жирэмслээс хамгаалах арга кондомыг бол их хөхүүлэн дэмжиж хүмүүсийг хэрэглээсэ гэж одоо ярьдаг хүн байгаа. Тэгэхээр энэ одоо кондомны одоо эмэгтэйч вэ эрэгтэйч вэ кондомны одоо ганц одоо найдвартай одоо ганц хүмүүсийг одоо өнөөдөр кондом гэж яриад байгаа зүйл нь болохоор зэрэг бэлгийн замын ямар ч халдварч өвчнөөс сэргийлдэг ийм чадвартай. Кондомны тэр одоо завсар нь байгаа тэр латекс гэдэг тэр синтетик бодисны завсраар нь бол ерөөс ямар ч төрлийн өвчин халдаах тийм вирус нэвтрэх чадваргүй байдаг. Тийм болохоор зэрэг одоо хэвэгийн вирус хүртэл кондомоор одоо нэвтэрч гарч чаддгүй. Тэгээ та нарт одоо юу гэж хэлмээр байна вэ гэхээр зэрэг боолж өгөх юм бол одоо ерөөсөө гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байхыг л одоо охтуудаа хүүгүүдтэй тий энэ хоорондоо бол одоо өөрсдийнхөө ах дүү нартаа сайн захиж хэлж явах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо гаднаас нь хараад бид нар ямар өвчтөе хүн явж ийн гэдгийг хизээч хэлж чаддгүй.
Тэгэл үзэл ингээл яхад хичнээн одоо сайхан ч бай, хичнээн муухай ч бай тийм хүн байсан. Ингээл харахад янз бүрийн өвчтэй байдаг. Тийм болохоор зэрэг болж өгвөл одоо бүр үнэхээр төвчөж болдоггүй юм болвол тий бүр болохоо байдаг юм болвол заавал одоо кондомыг хэрэглээч тий бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаална, жирэмслэлтээс хамгаална. Тэгээд заа одоо би унтаад хүнтэй унтцаа одоо өвчөө авчих болов аль эсвэл жир ханал сэтгэлийн тийм юм. За дараагийнх нь бол за энийг алгасаа цааш явж байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг ерөндөг бай. За ерөндөгийг та нар бол мэднэ. Манайх их хэрэгэлдэг. За энэний нэг онцлог нь юу гэхээр зэрэг умааг ингээд байнгын агшилтын байдалд байдаг. Тийм учраас нөгөө зарим ерөндөг тавьсан эмэгтэйчүүд болохоор зэрэг нэг их цус гараад байна гэж яриад байдаг тийм ээ. За дараа нэг хоёр арга байгаа. За яралтай жирэмслээс хамгаалах арга. Энийг монголчууд бас их хэрэглэж занших хэрэгтэй юм байна. Зарим тохиолдолд одоо хамгаалтгүй бэлгийн харьцаанд оржоо тэгээ жирэмсэн болоод ингээд аборт хийлгээд байдаг тий. Тэгэхээр зэрэг за би энэ 7 хоног ч юм уу миний сарын тэмдэг яг ирэх ёстой байсан чинь өндгөөс гаргах одоо тийм 7 хоног нөхөртөөгөө унтаж болохгүй тийм 7 хоног байсан чинь унтчлаа гэж бодох юм бол одоо энэ дээр хамгийн гол нь би тэр тунгийг хилээд өгмөр байна. Тэр хавсарсан бэлтгэлийг уучч болдог. Бас яралтай жирэмслээс хамгаалах арга гэдэг 2 таблетик бас байж байгаа. Тэр одоо 21 хоногийн тэр бэлтгэлээс аваад тэр дээр нь тун байж байгаа. Тэгэхээр энэ этиnyl эстрадол буюу нөгөө нэг эмэгтэй хүний эстроген гормон, дараагийнх нь левоноргестрол буюу энэ болохоор шаарг биеийн гормон гэж байгаа. Тэр нь дээдлийнх нь болохоор 100 микрограмм, доотлийнх нь болохоор 0.5 мг байх юм бол тунгийг харж байгаа. За 4 таблет гоох нь 5 таблет гоох нь гэж байгаа. Нэг дор 72 цагийн дотор уугаа. Тэгээд 12 цагийн дараа ахиж бас яг энэ тунгаараа уух хэвээр. Тэгээд бас хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсон байх юм бол 7 хоног дотор ерөндөг тавилчиж болдог байх нь. За тэгээ байгалийн жирэмслээс хамгаалах арган дээр дараагийнх энэ дээр маш олон арга байдаг. Би нэг юу яагаад гэх нэг юм хэлээд өгье. Дахиад дараагийн слайд. За байгалийн тэр хамгаалах арган дээр та нарт бас нэг юм хэлэхэд хараа. Ингээд зарим тохиолдолд ингэдэггүй сарын тэмдгийн яг дунд хэсэг болонгууд ингээд нөгөө гарч байгаа цагаан юм маань нэг юм унжралцсан тийм болж байгааг та нар ажиглаж харж ирсэн баг зарим тохиолдолд те. Тэр маань юу вэ нөхөр зэрэг цусны дотор эстрогений хангамж маш их өндөр болсон. Тэгээ яг тэр үед бол өндгөөс гарцсан байна гэсэн. Тэгэхээр тэр үед бол ерөөсөө бэлгийн харьцаанд орж болдгоо. Тэгэхээр тэр маань нэг хүнд их тогтмол тийм нэг яг мөчлөгтэй тийм байдаг. Тэгээ шулуун гэснийхаа температурыг хэмжээд үзэх юм бол бас нэг өксөд тэгээ доошоо буудаг. Яг тэгэхээр энэ үеүүдийн яг өөрөө эмэгтэй хүн тогтмол байгаа тэрийг олчих юм бол ер нь байгалийн аргаараа ингээд хамгаалаад байх юм бол бас боломжтой байдаг шүү. За тэгээ мэс-заслын арга байгаа. Гадны оронд ялангуяа одоо Индик, Непал, Бангладеш гэдэг оронд бол энэ эрэгтэй хүн одоо нэг боолгочдөг тийм. Энэ бол маш их түгээмэл дэлгэрсэн арга байт юм. Манад бол их нэгтгэж хэрэгэлдэг. Тэгээ манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр зэрэг эрэгтэй хүний бэлгийн чалхат нөлөөлдөг гэж ойлгодог. Тэгэхээр тийм юм бол байдаггүй юм аа гэдгийг та нарт хэлмээр байна. За тэгээд эмэгтэй гурс хоол боох байж байгаа. За энэ аргуудыг мэслийн аргуудыг хэрэглэж болох боловч зарим тохиолдолд одоо гэр бүл одоо хүүхдүүд ямар нэгэн байдлаар нас барах тий одоо 5 хүүхэдтэй болцсон байлаа гэхэд нас барах ч юм уу тийм гинти янз бүр юм гардаг. Тийм учраас энийг одоо дахин сэргээж өгөөч гэсэн тийм тохиолдол гарч ирж байсан. Тэгэхээр энэ аргыг хийхдээ бас их болгоомжтой байх хэрэгтэй маа гэж та бүхэнд